Та аппликейшнаар дамжуулан зээл авдаг бол яг одоо анхаарал хандуулаарай. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр нэгэн иргэн аппликейшны зээлийн эрхийг нэмэгдүүлэхийн тулд танихгүй хүнтэй холбогдоод залуужлаа гэсэн онцлог мэдээллийг цагдаагийн байгууллагад гаргажээ. Facebook-оор явсан зар мэдээлэлээс аппликейшны зээлийн эрхийг нэмэгдүүлэх боломжтой 5 сая 10 сая төгрөгөөр нэмэгдүүлэхийн тулд яаралтай холбогдорой гэсэн зар мэдээллийн дагуу танихгүй хүнтэй холбогдоход та яг одоо идэвхтэй байгаа бүх зээлүүдийг хаасныхаа дараа өөрийнхөө нэвтрэгнэр нууц үгийг явуулах хэрэгтэй. Үүний дараа хий таны эрхийг бүдэрч ороод зээлийн эрхийг чинь нэмэгдүүлж өгнө гэсэн зар мэдээлэл байршуулжээ. За ингээд тухайн хүн идэвхтэй бүх зээлүүдийг хаагаад өөрийн эрхийг өгсөн боловч тухайн танихгүй хүн нь өөрийнх нь эрхийг бүдэрч ороод зээл гаргаж аваад алга болсон байна. Зээлийн мэдээллийн сангаар дамжуулан аппликейшны зээлийн эрхийг тодорхойлдог тул ямар нэгэн танихгүй хүн эсвэл тухайн зээл гаргадаг аппликейшнд ажилладаг эрх бүхий албанд шалтгаан байсан зээлийн эрхийг хэмжээд нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг маш сайн санах хэрэгтэй. Ийм баталгаатай мэдээ мэдээлэл дэлхийг цагдаагийн байгууллага зөвлөж байна.